За юм байна да. Гайхалтай. Янзтай. Гоё. Яг хүртийн дог гоёын мэдрээд, сайхныг мэдрээд сонсол. Урхан онгор салхи гэсэн чинь 12 хүүгээд ингээд тэрийг 3 4 минут болдог гэдэг. Анх зүгээр нэг 10 жил мэлд байхтай оюут моёд байхтай нэг тоо сонсохгүй шүү дээ. Тэрнээс өмнө бол нэг тийм яг ингээд ойлгож эхлэхээс өмнөх үе бол өстэй айгүй бүрхэг штэ. Хүртийн дуутай хизээ танилцсан. Яаж дурлж эхлэв? Ямар дуу чамд нөлөөлөв? Үгүй тэгээд дурлаагүй штэ. Зүгээр ингээд хүртийн дууг за нэг ийм л юм байдаг юм байна да гэж бодсон юм. Анх үе штэ. Mask production-ы багшин шиг. Тэр чинь нөгөө унаг таамагны найр майран дээр бас нэг дуулах хэрэгтэй, нэг 3 дуутай байх хэрэгтэй. Тэр үед яг Эрбор харцаг Эрдэнэсгийн унаг хөр хайлан 3-аа татж аваад. Тэр нь бас өндөрдөг дээрээс хэлэхэд та. Тийм авсан анх мэдрэмж нь бодох бодол нь өөр. Ийм арга үсэн амар гоёч гацсны бор ор юм бэл цохол болоод. Яг ингээл нэгээд дуулсан ч ваа. Тэгээ одоогийн байдлаар шүү дээ энэ залуучууд ер нь хэр уртын дуу, ардын дуугаа сонсдог, сонирхдаг бол. Гэхэд те альмаа гэд ингээд төрнэ гэдэг шиг ингээд манай юм ардын дунд айгуу дуртай, хайртай, гоё тэгээ тэрийг ингээд дуулах дуртай. Чанга эстрад хөгжмийн аялгуунаас илүү хүчрэлж аргацсан ардын дуундаа чи таснаа гэсэн мөртөд идэх.